Багнуур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ, төрийн өмчит хувьцаат компани говьсөнбөрдөг салбар хэрэглэгчдийн эрх ашигыг хамгаалах уулзалтыг зохион байгууллаа. Тус уулзалтанд аймгийн хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Бат Эрдэнэ, Багнуур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ, төрийн өмчит хувьцаат компани санхүү хангах үйл ажиллагаа хариуцсан дэд захирал Ганбаатар, Багнуур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ, төрийн өмчит хувьцаат компани говьсөнбөрдөг салбарын захирал Аз Баярнаар оролцлоо. Энэхүү уулзалтаар иргэдийн санал хүсэлтийг сонсон, тулгамдж буй асуудлыг шийдвэрлэхээр зорьсон бөгөөд хэрэгжиж буй төсөл мөн мэдээллийг салбарын инженерүүд иргэдэд хүргэсэн юм а. За өнөөдөр 6 сарын 19-ний өдөр Говьсөнбөр аймагт Багнуур зүүн бүсийн цахилгаан түгээх сүлжээ компаниас Говьсөнбөр цахилгаан түгээх салбарынхаа хүрээнд хэрэглэгчийн эрх ашигыг хамгаалах, хэрэглэгчтэйгээ уулзах, тэдний асуудлуудыг шийдвэрлэх, цахилгаан хангамжийн найдвартай тасралтгүй хүргэх талаар уулзалт хийлээ. За харилцагчдынхаа иргэдийнхээ санал бодлыг авч ажиллаж байна. За бид нар энэ жилийн төлөвлөсөн томоохон ажлын нэг бол Дэлхийн банкнаас зээл авч хэрэгжүүлж байгаа эрчим хүчний 2 төсөл байгаа. За энэ төслийн хэрэгжүүлэх цаг хугацаа, ажлын объем, юу шинжилгээ, ямар тоноглолуудыг шугамсуулжийг шинжилгээ энэ тухайга тайлбарлаа. За ер нь бол нам хүчлийн түгээх сүлжээ буюу 220 вольтоос 380 вольт хүртэлх энэ Говьсөнбөр аймгийн Сөмбөр сумд байгаа энэ цахилгаан шугамсуулжээ, тоноглолуудыг, кабель утас, тулгууруудыг бүгдийг сольж шинжилэх ажил байна. За мөн шинээр бас суурлуулах дэд станц, дэд өртөөч бас бий. За энэ талаар бид нар тайлбарлаж ойлгууллаа. За мөн хүчлийн худалдаа байгаа зарим хэрэглэгчдийг асуудлын шийдвэрлэхээр бид нар бас ярилцаад шийд гаргаад байж байна. За энэ хүрээнд бид нар энэ жил хамгийн түрүүнд Говьсөнбөр салбартаа ажил эхлүүлж байна. За ер нь бол манай компани Багнуур зүүн бүсийн цахилгаан түгээх сүлжээ компани 100% төрийн өмчит хувьцаат компани байдаг. За Монгол орны зүүн өмнөд бүсийг хамарсан цахилгаан түгээх тусгай зөвшөөрлөлтөө цахилгаанаар зохицуулалтаа хангах тусгай зөвшөөрлийн хэмжээнд нийт 529 ажилтан инженеруудын хамтаар үүргээ биелүүлээд явж байна. За эзэмшлийн заагийн хувьд бол одоо 5 аймаг Улаанбаатар хотын Багнуур дүүрэг нийт 7 аймгийн 57 суманд бид нар нэг 45,000 орчим хэрэглэгчийг цахилгаанаар хангаж байна. Энэ уулзалтанд орсоор ер нь тэр бүрэн иргэн хүний мэдэхгүй янз бүрийн хоёр тоолоор байна. Тэгээд шөнийн тоолоор малууршийн хөнгөлтэйг юу яадаг байна. Манай тухайлбал гэр бүлийн хүн чинь халамжийн тэр хөнгөлтэй юу авдаг юм байна. Тэгээд багийн даргааны тодорхойлт тимийг бол мэддэггүй байсан. Сая л ойр зургийг мэдэж явлаа. Баярлалаа. За ялангуяа өнөөдөр энэ асуудалд оролцож байгаа гол зүйл нь бидэн дээр Монгол улсын хог игдийн тухай хуулиар цахилгааны төлбөр дээр, цахилгаан эрхчим хүчний төлбөр дээр хог игдлийн одоо иргэдийн гаргасан хог игдлийн хураамжийг давхар хамтруулан авч болно гэсэн заалт байдаг. Энэнийг үндэслээд бид нар удирдлагуудад санал хүсэлтээ тавьсны үндсэн дээр зарчмын өвд бол тохирлоо. За одоогоор одоо бэлтгэлийн ажил хийгдэж явж байна. Тэгэхээр одоо хэрэглэгчдэд би ард иргэдэд юу гэж хэлэх гээд сануулж хэлэх гээд байна гэхээр хог игдийнхаа хураамжийг цахилгааныхаа төлбөртэй одоо цуг хамтдаган хураалгах юм байна. Энээс үүдэлтэйгээр одоо цахилгааныхаа хязгаарлалтанд орохгүй байхын тулд хог игдлийн төлбөрийг мөн ялгаагүй одоо цаг тухайд нь цахилгаан төлбөртэй цуг өгж байгаарэ гэдэг зүйлийг анхааруулж сануулж хэлэх гэсэн юм аа. За өнөөдрийн энэ хуралдаан дээр нэлээд ач холбогдол зүйлүүд яригдлаа. Ялангуяа одоо орон нутагт хийгдэж байгаа мөн одоо хоошид хийгдэх ялангуяа тэр дэлхийн одоо банкны зүгээс хөтөлбөрөөр хийгдэж байгаа смарт тооллын хэрэглийг бас ард иргэд нэлээд ойлгож авлаа гэж үзэж байна. Тэгэхээр их баярлалаа. Амжилт хүсье та бүхэндээ.